Сайн байцгаана эрхэм үзэгчдээ. Миний гарт улс төрийн намын тухай хуулийн шинжилгээний асуудлаар хэрэгжсэн хамгийн сүүлчийн бас нэгэн судалгааны эмхтгэл байж байна. Бас нэгэн судалгаа хамгийн сүүлчийн гэж хэлээд байгаагийн учир юу вэ гэвэл сэтгүүлчээр 40 чахам жил ажиллаж нийгэм эдийн засаг улс төрийн сэдвээр нэвтрүүлэг хийж байхдаа би ийм судалгаа маш олныг харж учрыг нь олох гэж бас дүгнэж цэгнэх гэж энийг судалж ирсэн байна. Энэ удаагийн эмхтгэл надад юу хэлж байна вэ? Монгол улсад олон намын систем бүрэлдэж, парламентэд 2 ба түүнээс дээш намын төлөөлөлтөй болж ирсэн ч орчин үеийн намын шинжилэл, төлөвшлийн асуудал, олон нийтийн шүүмжлэлд өртсөөр байгаа нь энэхүү судалгаанаас харагдаж байна. Судалгааны эхний бөгөөд гол асуулт болох улс төрийн намыг та юу гэж ойлгодог вэ гэсэн асуултанд 14.9% нь энэ бол албан тушаалын төлөөх бүлэг гэж тодорхойлсон бол 20.20% нь энэ бол эрх ашгаараа нэгдсэн хүмүүсийн нэгдэл гэсэн байна. Харин 39% нь л намыг засгийн эрхийн төлөөх улс төрийн байгууллага гэж тодорхойлжээ. За тэгэхээр улс төрийн нам гэж юу юм бэ гэхээр ерөөсөө энэ бол авилгын сүлжээ, эрх ашгаа хангах гэсэн байгууллага, улс төрийн намаар дамжиж амьдралаа төхнүүлэх гэсэн хүмүүсийн бүлэглэл гэж дүгнэх болсон. Улс төрийн шинжилгээ ухааны тодорхойлолтоор ер нь ямар байгууллага байх ёстой, яагаад манад ийм гажууцсан ойлголт бий болчих вэ? Энэ гажууцсан ойлголт мөн үү? Эсвэл бодит байдлыг хэлээд байна уу? Нэг талаас харах юм бол улс төрийн нам бол иргэдийн сайн дурын үндсэн дээр байгуулагдсан олон нийтийн нэгдэл гэж харагддаг. Гэтэл нөгөө талаас харах юм бол засаглалыг хэрэгжүүлэхэд, засгийн эрхийг барихад оролцдог мэрэгсэн улс төрийн байгууллага гэж харагддаг. Тэгэхээр ингээд хоёр өнцгөөс харагдаж байгаа боловч энэ өөрөө ардчлал, энэ өнөөдрийн ардчлалын үнд зүйлсийг ярьж байгаа тохиолдолд улс төрийн нам бол хамгийн чухал үүрэгтэй институт болохыг харуулж байгаа ийм хоёр тал харагдаж байгаа. Манай улс төрийн шинжилгээ ухаанд улс төрийн намыг юу гэж тодорхойлох юм бэ гэх юм бол сайн дураараа эвлэлтэн нэгдсэн, улс төрийн үжил баримталтаар суурилсан, тийм ээ. Тэгээд сонгуулийн зарчмаар засаглалын эрхэнд гарахын төлөө гол зорилго нь засаглалыг олж авахын төлөө сайн дураараа эвлэлтэн нэгдсэн хүмүүсийн бүлэг гэж бол ерөнхийдөө бол тодорхойлоод байгаа гэсэн үг. Сая та нэр хүндийн хувьд ярьлаа шүү дээ. Хамгийн нэр хүнд муутай, хамгийн итгэл алдсан байгууллага бол улс төрийн нам гэж тодорсон байна. За Азийн барометрийн судалгаа 2012 оноос хойш тэгээд үргэлжилсэн өнөөдөр хүртэл судалгаан дээр төрийн болоод олон нийтийн хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг институцийн дунд улс төрийн нам бол хамгийн баг үзүүлэлттэй нэр хүнд нь унсан байгууллага гэж харагдаж байгаа. Нийгэмд гүйцэтгэж байгаа үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа учраас улс төрийн нам өнөөдөр ийм асуудалтай тулгарч байгаа шүү гэдэг зүйл рүү өнөөдөр анхаарах цаг болсон байна. (2019) онд шинжилэн батлагдсан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр намыг Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн 1%-аас доошгүй тооны иргэн эвлэлтэн нэгдэж байгуулах болно гэсэн заалт батлагдаж Монгол улсын үндсэн хуульд оржээ. Энэ заалтын талаар судлаачдын байр суурь ямар байна вэ? Үндсэн хууль дээр эвлэлтэн нэгдэх эрх гэдэг зүйлийг 2 дугаар бүлэгт нь оруулаад өгсөн байдаг. Тэгэхээр зэрэг энэ дээр заавал 1% гэдэг ч юм уу тийм хатуу юм босго тавих нь өөрөө төдийлөн таатай биш. Тэгэхээр нөгөө үнэхээр л ардчсан нийгэм байна л гэж үзэх юм бол олон ургалч үзлийн баталгаа бол эвлэлтэн нэгдээ хамаагүй. Эвлэлтэн нэгд. Үнэхээр улс төрийн засаглал авах хэмжээнд төрийг эмчлэн байгуулах хэмжээнд институт болоод хөгжөөд ирэх нь бол өөр зүйлүүдээр ингээд хөгжүүлье. Зүгээр үзэл бодлоо илэрхийлэх боломжийг чинь олгоё гэдэг л энэ зүйл нь өөрөө тэр эвлэлтэн нэгдэхээр баталгааж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ дээр бол улс орнууд бол төдийлөн хатуу босго бол тавьчихгүй байна. Би бумдар судлаарчсан санал нэг байна. Эвлэлтэн нэгдэж нам байгуулах асуудал бол ерөөсөө ардчлалын улс төрийн эрхээ эдэлж байгаа нөхцөл шүү дээ. Энэ тохиолдол бол ер нь зарим улс орны жишгээс харах юм бол чөлөөтэй байдаг. Харин ингээд 1% тавиад 2.1 сая хүнээс 1% гэж үзээд эвлэлтэн нэгдэх эрхийг харах юм бол улс төрийн намын хатуу шимжлэлийг зааж өгж байгаа ийм дүр зураг харагдаад байна. Тэгэхээр зэрэг ер нь бол нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Яагаад улс төрийн намд хууль яриад идэм бэ гэж. Тэгэхээр улс төрийн нам өөрөө засаглалын төлөө өрсөлддөг байгууллага учраас заашгүй эрх зүйн зохицуулт бол орж ирд юм байна гэж. За тэгэхээр тэр эрх зүйн зохицуулт нь ямар зорилготой юм бэ гэх юм бол улс төрийн намыг төлөвшүүлэх, улс төрийн намын системийг төлөвшүүлэх ийм л зорилготой байгаа гэсэн үг. Тэгэхээр саяны тэр эвлэлтэн нэгдэх эрхийн асуудал бол юуг илэрхийлж байна гэхээр
Энэ бол нийгэмд байгаа олон урвалж үзлийг хүлээн зөвшөөрж байгаа баталгаа болж байгаа гэсэн. Нэгсэндээ тухайн нийгэм олон урвалж үзэл байна гэдгийг тэр эрх ашиг хангах одоо байгууллага нь өөрөө улс төрийн нам болчиход байдаг. Тэгэхээр тэр эвлэлдэн нэгдэх эрх бол ерөнхийдөө бол одоо сул чөлөөтэй байх ёстой гэсэн үг тийм ээ. Яагаад гэвэл ардчилсан нийгмийн бол яагаад тэнд олон урвалж үзэл байж болохгүй вэ гэсэн санаа. Манай Монголд үйлчилж байгаа хуулийн хүрээнд болохоор бол 801 гишүүнээр одоо нам бүртгэл хийгднэ гэж байгаа. Тэгэхээр 1% одоо намын гишүүн бүтнээрээ оршин ирвэл боломжгүй. Ялангуяа Монгол шиг хүн амын хувьд те сонгуулийн насны иргэд 2 сар гарантай байхад 1%-ийг одоо хатуу гишүүнчлэр гишүүн байна гэж заачаар энэ өөрөө эвлэлдэн нэгдэх хэрэг тэр олон уулж үзэлт энэ бүхний эсрэг одоо тэ сөрөг одоо юм үр дагавар авцрах заалт болж байгаа гэсэн үг. Үгүй тэгээ яагаад заавал 1% гэдэг тийм тоог оруулсан? Ер нь бол тухайн үед яригдчихсэн 1% босго дээр бол ямар санал явж ирсэн бэ гэхээр үндсэн хууль зааснаар бол иргэн гэж орж ирсэн байгаа. Харин дараах одоо энэ хилцүүлийн дараах тайлбар дээр бол 1% гэдэг бол тухайн намыг дэмжиж байгаа дэмжигч гэсэн тоо шүү гэсэн заалт орж ирж байгаа боловч 2028 оноос орж ирэх энэ заалт хэрэгжихээр яг ингээд улс төрийн намын одоо гол одоо гишүүдийн тоог илэрхийлж байгаа биш юм уу гэсэн ийм бас нийгмээс сөргүүлсэн асуулт тавьдаг. Энэ бол ялцчгүй гарч ирж байгаа тоо. Тэгэхээр энэ асуудлыг бол заавал тодорхой болгож тайлбарыг бол олон нийтэд таниулах хэрэгтэй. 1% гэдэг бол иргэн нийт одоо сонгогчдын 1% гэж байгаа маань өөрөө дэмжигчдийг тодорхойлж тэдний гарын үсгийг шаардж байгаа босох шүү гэж харах нь зөв байх гэж бодож байна. Тэгвэл хатуу гишүүншил бол өөрөө энэ олон намын системийг төлөвшүүлэхэ болчихно гэсэн үг тийм ээ. Одоо хэдийн цөөн нэлээд бэхжсэн ийм улс төрийн намд боломж олгож байгаа учраас тэрийг үндсэн хууль дээр заасан эрхээ эдлэх боломжийг нь бол олгох хэрэгтэй тийм. Эвлэлдэн нэгдэх эрх бол чөлөөтэй. Тэр бүртгэлийн үеийн одоо тодорхой хэмжээний тоон заалтвал энэ бол ерөнхий шаардлага юм а гэдэг ийм ойлголтыг л одоо хууль дээрээ ч гэсэн тодорхой тусгаж өгөх хэрэгтэй гэсэн. За тэгэхээр эвлэлдэн нэгдэх эрх гэдэг бол нээлттэй байх нь байна. Гэхдээ хэдэн гишүүн дэмжигч эвлэлдэн нэгдсэн тодорхойгүй аль нэг нам сонгуульд ороод хизээч ялд байгуулдаггүй, сонгуульд оролцдогчгүй, тэгсэн мөртлөөсөө нам гэдэг статустай яваал байдаг. Энийг яаж зохицуулах юм? Тийм. Тэгэхээр нөгөө улс орон болгонд өөр өөрийн зохицуултууд бол орж иж байгаа тийм. Тэгэхээр жишээлх юм бол Японд болохоор бол төрийн санхүүжилтээр нь зохицуулаад эхэлдэг. Нэгсдээ сонгуульд оролцохгүй баад эхлэх юм бол одоо санхүүжилтийг хаадаг гэдэг ч юм уу. Канадад бол эвлэлдэн нэгдэх эрхийг зүгээр нээлттэй орхидог. Харин зохицуултын хувьд гэх юм бол хэрвээ сонгуульд оролцоогүй тохиолдолд тухайн намыг одоо идэхгүй болгочтой. Тэгэхээр нөгөө идэвхтэй буюу намын нөгөө үндсэн бүртгэгдсэн намын жагсаалтаас хэрвээ тэр нам сонгуульд өрсөлдөхгүй бол хасчдаг гэсэн үг нь шүү дээ. Тодорхой хугацаа байх уу? Байна. Одоо зарим улс оронд бол 8 жил, зарим улс оронд 6 жил гээд сонгуульд оролцохгүй байх нь өөрөө улс төрийн намын төлөвшлийн асуудлыг хүнддэг учраас оролцохгүй байх нь өөрөө үндсэн шалгуурт нийцэхгүй байна л гэсэн үг байна шүү дээ. Тийм учраас улс оронд ийм өөр зохицуулалт явдаг жишг бол байгаа. Тэгвэл гишүүнчлэл ба улс төрийн нам энэ ямар хамааралтай байх ёстой юм? Намын үүргийг ингээд харахаар нам бол тогтмол ажиллах ёстой юм шаардлага харагдаж байгаа. Тэгэхээр тогтмол юм ажиллахын тулд бол түүний одоо үзэл баримтлал, үнд зүйлийг дэмждэг гишүүд бол заашгүй хэрэгтэй болж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэд нар улс төрийн одоо өдөр тутмын үйл ажиллагаа хийж идэг гэсэн үг. Тэгэхээр улс төрийн намын гишүүнчлэл улс төрийн намд ягаад чухал байд юм бэ гэх юм бол тэр намын одоо үнд зүйл үзэл баримтлал нь өөрөө мөрийн одоо хөтөлбөр болж одоо хэрэгжих боломжтой юм. Ийм одоо бодлогоор бид нар улс орноо хөгжүүлж одоо явах боломж байна гэдгийг итгэл үнэмшилтэй хүмүүс л тэр намд нисэж орж байна гэсэн санаа маш энгийнээр хэлэх юм бол. Тэгэхээр зэрэг тэр нөгөө тухайн намын одоо үнд зүйл нь үзэл баримтлал нь нийгэм таалагдаад олонхын дэмжлэг аваад лах юм бол гишүүнчлэл нэмэгдээд байна л гэсэн үг. Түүнээс биш одоо юу гэдэг нь те энэ намд орсноороо миний хувийн амьдрал сайжрах гэдэг ч юм уу ийм одоо итгэл үнэмшлэр орох юм бол үгүй. Энэ бол улс төрийн нам бол өөрөө одоо Монгол улсын хөгжлийг тодорхойлох, хэрэгжүүлэх, бодит болгох бодлогыг хэрэгжүүлдэг. Тэгэхээр тэр бодлого нь өөрөө тэр үзэл баримтлал таалагдж байгаа учраас гишүүн болж орж байгаа. Тэгээд ингэж л одоо ойлгох хэрэгтэй гэсэн. Өнөөдөр яг орчин улс төрийн шинжилгээ хонд нам байхын үндсэн шалгуурыг үндсэн одоо 5-аас 7 шалгууруудыг тавьсан байдаг. Нэгдүгээр жишээлбэл нам байхын тулд өөрийн гэсэн үзэл баримталтай үндсэн одоо чиг баримжаатай байх хэрэгтэй гэж үздэг. Тэгэхээр одоо улс төр судлаач Сартурыг хэлдэг шүү дээ. Үзэл сурталчилгүй нам гэж юу ч байхгүй юм аа. Тэгэхээр энэ хоёрыг салгаж хизээч ойлгож болохгүй. Тэгэхээр эн чинь л өөрөө нөгөө
иргэдийн эвлэлтэнд нэгдэх хэрэг, улс төрийн намд гишүүнчлэлээр элсэх, улс төрийн намтай одоо амьдралаа холбох төр бүх үндсэн л ерөөсөө энэ өөрийнхөө ихтгэл өмшил үнд зүйлээр тулгуурлаж бид улс төрийн намд эвлэлтэнд нэгдэх шүү дээ. Тэгээ энэ бол хамгийн чухал зүйл гэж үздэг. За дараа нь улс төрийн нам бол иргэд сонгогчдын соён гэгэрлэх үүрэгтэй байдаг. Гэтэл өнөөдөр одоо та энэ судалгаан дээр ч гэсэн харж байгаа бах тийм ээ. Иргэдийн дунд улс төрийн мэдлэг, ойлголт, улс төрийн талаарх төсөөлөл нэлээд одоо доогуур сул байгаа тийм үзэлт судалгаануудаар гарч ирдэг. Энэ бол яалтч бас өнөөдөр манай ардчлал нийгэмдэх иргэдийн улс төрийн боловсролын талаарх асуудал гэж харагдаж байна. Тэгээ эн чинь өөрөө нам үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаатай л холбоотой хэлж байгаа гэсэн. Тэгэхээр иргэд сонгогчдыг соён гэгэрүүлнэ гэх чинь ерөөсөө намын өөрийнх нь гүйцэтгэж байгаа үүрэг. Зөвхөн сонгуулийн үеэр идэвхждэг биш. Ер нь дэлхийн жишг энэ улс орнуудын өөрөөр хэлэх юм бол улс төрийн намууд нь тодорхой төлөвшсөн засгийн эрх барихын үйл ажиллагаанд зөв аргаар хүрч чаддаг болсон энэ тогтолцоон дотор ямар байдгийг. За тэгэхээр нэгэнт улс төрийн нам байгуулагдаад саяын одоо өмнөх ярьсан бид нарын бүртгэл гэж ярьж байгаа асуудал дээр тодорхой тооны одоо гарын үсэг тийм гишүүд дэмжигчдийн гарын үсэг зураад явсны дараа бүртгэгдсэн тохиолдолд тавих шалгуурууд нь өөр гэдэг дэлхийн улс орнууд. За жишээлх юм бол Канадад бүртгэхээс өмнөх буюу бүртгүүлэхийн өмнөх одоо намын шалгуурд ороод ерөөсөө 250 одоо гишүүний гар үсгийг шаарддаг. Харин бүртгэгдсэн нам болоод ирсний дараа бол өөр шалгуур тавина. За энэ дээр жишээлх юм бол бүртгэгдсэн нам гэж юу вэ гэхээр сонгуульд оролцож үндэсний болоод нөхөн сонгуульд заавал нэр дэвшигчээ гаргаад түүнээс одоо яах нь сонгуульд ялалт байгуулсан байх хэвээр. За дээрэс нь бүртгэгдсэн нам гэдэг бол 11 сарын 30 баха. Жил болгоны 11 сарын 30-нд өөрийнхөө намын гишүүнчлийн тухай асуудлыг байнга одоо өөрчлөгдөж байгаа мэдээллийг сонгуулийн төв байгууллагатаа ч юм уу холбогдох байгууллагатаа мэдээлж авах хэрэгтэй. За тэгээд хэрвээ бүртгэгдсэн гэсэн энэ одоо статус нь нэгэн л олгогдсон байх юм бол тухайн нам бол улс төрийн одоо зар сурталчилгааг үн төлбөргүй явуулах бас эрхтэй байдаг. За тэгээд сонгуулийн үед зарцуулсан нийт зарцуулалтынхаа 50%-ийг төрөөс одоо нөхөн олгор олгож буцааж авах эрхтэй байдаг. Гэх мэтчлэн тухайн намд эрх яригдсан бас үүрэг бас тодорхой хэмжээгээр яригдж эхэлдэг. За тэгэхээр одоо бол манад бол ийм одоо бүртгэлийн асуудлаар иймэрхүү асуудал бол одоохондоо яригдаг байна. Тийм учраас бид нар өнөөдрийн ярьж байгаа улс төрийн намын өөрчлөлт шинжилэл, улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлт шинжилэлтэд яалтчгүй өнөөдрийн одоо ардчилсан нийгэмдэх улс төрийн нам ямар байх гэсэн институцийн тэр төлөвшлийг дэмжсэн заалтуудыг, хөшүүргүүдийг оруулж өгөх зайлшгүй шаардлага бол тулгамдж байна л гэж одоо эндээс харах боломжтой. За яг энэ түрээд энэ эхнийхээ энэ удаагийнхаа ярилцлагыг өндөрлөе. Ягаад гэвэл үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсноор улс төрийн нам бол бодлогын нам байх ёстой гэдэг маш том тодорхойлт гарчихсан. Бодлогын нам гэдэг үгийг хүн болгон хэлж чаддаг. Тэгвэл бодлогын нам гэдэг юу юм бэ гэдэг сэдвээр дараагийнхаа ярилцлагыг өрнүүлье. Анхаарал тавьсан үзэгч та бүхэнд баярлалаа.